надад яг буруу явагдаад ингэж хардаг сайн ээж байх. Нийгмээс тулгаж өгөхтэй болохоор хүнд ингэж байж боломгүй тийм сонь шаардлагуудыг өгөөд энийг сайн ээж гинэ гэдэг. Тэд нар бол ерөөсөө бишээ. Бүх амьдралаа хүүхдийнхаа төлөө золиослол тэгээ эсвэл гэр бүлтэй ингээл нөхрийнхөө төлөө ч юм уу ингэж золиослохыг л сайн ээж гэдэг юм шиг байгаа. Тэрэнд нь хүмүүс их дуртай байгаа. Ягаад гэвэл тэр хүмүүст ашигтай байгаа дээ шүү дээ. Өрдөн биш яг заавал одоо хандсан юм бэ гэдэг асуудаг хгүй. Тэгэхээр яг тийж хариулдаг. Би хүүхдээ л юм болгомооргүй байна. Би хүүхдтэй л юм гэр бүлийн юугаа дамжуулмааргүй байна те. Тэгэхээр би өөрөө л эдгэрэх ёстой гэдэг. Хамгийн ихний алхам бол ерөөсөө л анзаарч ухаарах. Сайн байцгаана уу? Критийн тэмдэглэл подкастын маань шинэ дугаар, шинэ зочинтой, шинэ сэдвтэйгээр хурж ийн. Тэгээд өнөөдөр бид нартай хамт Wayfinder coach Мандха хүрэлцэрсэн байна. Бидний урилгыг хүлээж авсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд сая ингээд таны тайлбарыг хэлэхэд Wayfinder гэдэг коуч маш содон надад санагдсан. Тэгэхээр энэ яг ямар утга учиртай тайлбар вэ? Тэгээд энэ тухайгаас ойлоо хэлье те. За Wayfinder гэдэг нь болохоор яг миний одоо төгссөн сургуулийн нэр, коучингийн сургуулийн нэр. За тэгээ яг тайлбар нь юу вэ гэхээр зам ологч гэх юм уу? Зам олж чиглүүлэгч. Тэгэхээр би нөгөө нэг яг хүмүүсийн замыг чиглүүлэхэд одоо тусалж чадах тийм л коуч гэсэн үг. Одоо товчоор хэлэх юм бол. Америкт төгссөн гэсэн дээ та. Тийм. Тэгэхээр яг энэ чиглэлийн зөвлөгөөг ер нь танаас одоо ер нь яг ямар хүмүүс яг энэ зөвлөгөөг ер нь танд үйлчлүүлэгчдийн дийлэн хувийн яг ямар хүмүүс эзэлдэг вэ? За ерөнхийдөө би бол одоо зөвлөгөө өгөөд 4 жил болж байгаа. За тэгээд ойролцоогоор би яг нэг сая үтсэн чинь нэг 400-аад хүнд зөвлөгөө өгсөн байлээ. За тэгээд дандаа ерөнхийдөө бол эмэгтэйчүүд байдаг. 90% нь над дээр бол эмэгтэйчүүд ирдэг. Хаа нэг эрэгтэй хүн л ирдэг. За тэгээд насны хувьд болохоор 25-аас 55 насны гэх юм уу. Ер нь яг дандаа дундаж юу нь болохоор яг 30-аас 40 насны эмэгтэйчүүд байдаг. Подкастын хамтран ажиллагч эрүүл хүнсийг инхрийн үрдээ Baby Bio. Би болохоор анх таныг сошиалс харж байсан. Тэр нь болохоор анх 18 онд би том хүүгээ төрүүлээд тэгээд тухайн үед бол сэтгэл зүйн асуудал надад ямар нэгэн шарах драма байгаа гэж би ерөөсө төсөөлөөгүй. Тэгээд эхнийхээ хүү дээр яг төрсний дараа одоо нэг хүмүүсийн хилдгээр яг сэтгэл готролт нэлээд орсон байхгүй юу. Тэгээд тухайн үед бол гэтээ хүн сэтгэл готрол гэж мэддгүй юм байлаа. Яг туулах хэвээр юм те ийм л байт юм байна гэж бодоод ээж болох яг ийм байт юм байна гэж би бодчихсон. Тэгээд дараа нь 21 онд яг дунд охиныгоо төрүүлэхдээ нэг өмнөх алдаагаа давтахгүйгээд за ер нь эхний төрөлтөн дээр би нэлээд дараа нь айгуу сэтгэлээр унжсэн нэг жоохон юу ер нь болж исэн шүү. Тэгэхээр одоо энэ үедээ би энэ төрөлтөн дээр ингэхгүй юмсан гэж бодоод тэгээ өөртөө ингээд нэг тусалж болох юмнуудыг хайж эхэлсэн байхгүй. Тэгээд яг нэг бага насны хүүхдтэй эмэгтэй чинь байнга гараал нэг хүнтэй уулзаал ингээд явах боломжгүй шүү дээ. Өнгөд яг л Facebook-ийн бахан группүүд рүү эмэгтэйчүүдийн төлхөд тэгж ханддаг байх. Би ч гэсэн тэгээ аазуулж яг таны нийтлэлтэй таарад тэгээд яг ер нь хүн бас ийм өнцгүүд бас байд юм биш үү гэдэг ч юм уу. Тэр яг юуг олж харж байсан. Тэгэнгүүт одоо танаас яг ингээд хамгийн ихний асуулт маань яагаад бид нар ингээд ээж болчоод нэг юм сэтгэл зүйн ингээд сэдрээд идэв те шарах маань гараад ирээд яагаад нэг юм өөр нэг юм төлөв байдал руу ингээд шилжиж байгаа шүү дээ ингээд бүр яг нэг юм шилжилт хийж байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр энэ бүх процесс яагаад бид нартай ингээд толгордог вэ? За би яг сая яг энэ асуултыг бас яг ингээд өөрөөсөө асуугаад яг нөгөө олон ингээ үйлчлүүлэгч маань яг тэгж байгаа учраас яг энэ талаар нэг саяхан нэг хэд хоногийн өмнө нэг тийм пост хийсэн. Тэр болохоор яг тэрэн дээр яг ийм байна. Одоо эмэгтэй хүн байжгаад ээж болно гэдэг нь болохоор шал өөр хүн болчихж байгаа гэсэн үг. Одоо шал өөрөөсөө одоо хүүхд төрүүлээд тэгээд одоо яг ганцаараа биш болоод нөгөө төр хүүхдийнхаа өмнө хариуцлага хүлээж эхэлж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд шал өөр болчихж байгаа гэсэн хүний сэтгэхүй болохоор. Нөгөө талдаа болохоор яг ээж болохоор л хүмүүс ингээд эдгэрээ тэ сэтгэл зүйн өнтер сонирхоол тэ ер нь урд нь ерөөсөө сонирхдаггүй байсан юмнуудаа сонирхоод эхэлдэг. Тэр нь яг ямар учиртай бэ гэхээр за яг ингээд өөрөө юм давхар хоёр юм явагдаад байгаа. Ээж болохоор өөрөө ингээ хүүхдээ
хайрлаж байгаа тий өөрөө ингээд нөгөө нөхсгөөд өөрийнхөө хүүхдийг ингээд хайрлаж явах явцдаа нөгөө хүн өөрийнх нь одоо хүүхд нас нь санагдаад эхэлж байгаа. Хүүхдээ ингээд хараад хайрлахаараа намайг ингэж хайрлаж исэн болов ч юм уу те эсвэл намайг ингээгүй юм биш те гэд. Тэнгүүд өөрөө болохоор өөртөө өгдөөгүй юм аа хүүхдүүдэд өгөх гээд байгаа шүү дээ те. Аль болох ингээл нөгөө илүү сайжруулах гал илүү сайныг өгөхгүй л тэнгүүд илүү сайныг өгөөд тэгээд давхар илүү сайныг өгж явахдаа өөрөө ингээ баярлж байгаа те өөртөө би сайн ээж чадчих би хүүхдээ одоо асарч чадчих хайрлаж чадчих. Тэгтээ нөгөө талдаа бас өөрийнх нь одоо трама гэх юм уу те өөрийнх нь юм сэтрээд байгаа. Намайг ингээгүй штэ. Намайг яагаад ингээгүй юм болоо гэд. Тэгэхээр энэ бол маш хэцүү юм нөгөө сэтгэл зүйн юм одоо нөхцөл байдал байгаа байхгүй. Тэгэхээр тэр эмэгтэй хүмүүс ингээд маш их ингээд савлаад тий. Хоёр ингээд баярлах гад идэг. Тэгтэл бас хажуугаар нь гуниглаад идэг. Тэгэхээр энэ хоёрыг ингээд зохицуулж баланслж авч явах бол одоо хэцүү байгаа. Тэрний одоо балансыг та сая яриандаа дурдлаа сайн ээж гэд тий. Ер нь л ээж гэдэг нэрийг аваад ер нь эмэгтэй хүний хамгийн хичээдэг юм нь сайн ээж байх юмсан л гэж боддог. Гэтэл яг амьдрал дээр бид нэр тэгж чадчих байгаа юу үгүй юу. Тэгээ яг нэг сайн ээж гэдэг өгнийхээ утгыг бид нэр яг зөв ойлгож байгаа юу гэдэг бас их асуудалтай юм шиг надад санагддаг. Тэгэхээр таны хувьд яг эмэгтэй хүн сайн ээж байна гэж яг юу гэсэн үг юм бэ? За нэгдүгürt болохоор харин энэ бол яг миний ингээл айгу боддог сэдв. Яг нийтлэг ийм үзэл одоо болохоор надад яг буруу явагдаад байна гэж хардаг сайн ээж байх гэдгийг одоо нийгмээс тулгаж өгөхтэй болохоор хүнд ингээд байж боломгүй тийм сонь шаардлагуудыг өгөөд энийг сайн аж гинэ гэдэг. Тэд нар бол ерөөсөө биш ээ. Одоо тухайлбал жишээлбэл одоо ингээд бүх амьдралаа хүүхдийнхээ төлөө золиослол тэг эсвэл гэр бүл тэг ингээд нөхрийнхөө төлөө ч юм уу ингээд золиослохыг л сайн аж гэдэг юм шиг байгаа. Монголын одоо нийтлэг юу болохоор. Тэгээд тэрэнд нь хүмүүс их дуртай байгаа. Ягаад гэвэл тэр хүмүүст ашигтай байгаа дээ шүү дээ. Тэгэхээр тэрүүнийг ингээд тэр хിവэр нь л явуулах гэдэг байгаа байхгүй. Гэтэл сайн ээж гэдэг бол ерөөсөө тийм юм биш. Сайн ээж гэдэг зөвхөн хүн өөрөө л тодорхойлно. Ээжүүд өөрөө л тодорхойлно. Тэрийг нөө гаднаас өөр хүмүүс тодорхойлохоор ч аяг утгагүй байхгүй. Тэгэхээр сайн ээж гэдэг ээжүүд өөрсдөө яг тэр одоо тэр туршлагыг туулж аваа хүн л өөрөө тодорхойлно шүү дээ. Тэгээд дээрэс нь ээж болгон бас адилгүй. Тэгэхээр яг хувь хүн дээрээ өөрөө дээрээ л тодорхойлно. За тэгээ яах вэ зүгээр ингээ ерөнхий нэг юм хэлэх юм бол би бас яг энэ талаар маш их нийтлэл оруулдаг. Эмэгтэйчүүдийг бас ингээ уншаасай гэж бодоод тэр нь болохоор яг л өөрийгөө орхигдож хаягдуулдаггүй. Тэ ээж болсон ч гэсэн өөрийгөө ерөөсөө орхигдож хаягдуулдаггүй. Өөрийнхөө амьдралыг яг бүрэн тултал нь амьдрч чадах юм бол тэрийг л яг сайн ээж гэнэ. Тэгэх юм бол хүүхэд нь бас тэгж амьдрах боломж нөхцөл нь үүснэ. Уучлаарай, бичлэгийн түр энд хүрээд төр зогсоё. Тэгэхээр Secret-ийн тэмдэглэл подкасттай хамт Green-Gate International-ийн Baby Boy брэнд хамтран ажиллах басны дуудлага хатаатай байна. 1996 онд Франц улсад хүүхдийн анхны нэмэлт органик сүү үйлдвэрлэж эхэлсэн Baby Boy брэнд 2018 оноос хойш Монгол улсын зах зээл дээр хүч дүрэн орж ирсэн. Тэгэхээр Европын холбоо болон Франц улсын органик бүтээгдэхүүний бүх шаардлагыг хангасан Baby Boy брэндийн бүтээгдэхүүнүүд Secret-ийн тэмдэглэлтэй хамтарч аваад би өөрөө төлөв их баяртай байна. Тэгэхээр эрүүл хүнсийг инхрээ өрсөд авраатай Baby Boy брендинг аль бие усны сошиал хуудасаар Secret-ийн тэмдэглэл подкастын хэсгүүдийг та бүхэн хүлээн авч үзэх боломжтой боллоо. Ингээд эрүүл хүнсийг инхрээ өрсөд Baby Boy Secret-ийн тэмдэглэл хамтдаа. Би нэг юмыг анзаарсан байхгүй юу? Ингээд ер нь Аз олж бид нэр маш гой цаг үед амьдарч байгаа гэж боддог. Яг тэгэхээр суралцах боломжтой. Харамсалтай нь бидний ээжийн үед, эмээгийн үед ийм боломж байгаагүй бах. Тэд нар яг нөгөө өөрснийхээ одоо удмын эмээ ээж нь яаж өсгсөн яг тэр үгээрээ л хүүхдээ өсгөж ирсэн. Тэгээ бидний хувьд бол ингээд бидний үеийн ээжүүд маш их уншдаг болсон, судалдаг болсон, хайдаг болсон. Тэгэл хүүхдээ хэрхэн хүмүүжүүлэх вэ гэдэг номыг бол төрлөөр нь авч уншдаг. Тэгээ манай ээжүүд аягүй мундаг. Тэгэнгүүт би ч гэсэн яг тэр номнуудыг аягүй уншижсэн байхгүй юу? Хүүхдүүдэд байх хахад. Тэгэл ингэж болохгүй мэн, тэгж болохгүй мэн гэж амар өөр дөр ажиллаад. Тэгээ одоо надад яг ингээ юу мэдрэгдэг вэ гэхээр ер нь хүүхэд чинь яг ингээ миний яаж ажиллаад байгаа вэ? Өөртөө нь ажиллаад байгаа вэ гэдэг дээр биш. Надаас ямар ингээд нөгөө энерги
би баяртай байна уу, би жаргалтай байна уу, ээж ямар байна гэдгийг ингээ мэдрээд тэрүүгээр л тижээгдэж өссөн юм янда гэж би сүүлд л ойлгосон байхгүй юу. Тэгэхээр яг ингээд сайн ээж гэдэг чинь яг нэг юм өөртөө сэтгэл хангалуун байх л бас аюул чухал юм байна тий. Тийм одоо нэг тал руу хит хэлбэхгүйгээр мэдээж хүүхдээ одоо тоохгүй гэсэн үг шүү дээ. Тэгээ хүүхдийнхээ бүх талаар анхаарна. Тэрнийхээ хажуугаар өөрийгөө ч бас анхаарна гэсэн. Тэгэхээр одоо жишээлбэл хэдтэд анх ээж болсон гэсэн мөлий сая. Би 28-тад ээж. 28-тад тий. 28-тад ээж болоод тэгвэл танаа ээж хэдтэд ээж болсон? 22-тад тий. 22-21-тад тий. Тэгэхээр танаа ээжийн үед ер нь бол ингээд хүүхдүүдийнхээ төлөө тий ном унших ч юм уу эсвэл санаа зовох сэтгэл зүй сонирхох тийм цаг үе байсан болов тэр үед юу гэж бодож байгаагүй бах тий. Тэр үед бол ямар ч тийм юм байгаагүй шүү дээ. Зүгээр л ингээл тэр хүүхдийн нөгөө нэг одоо survival тэр амьд үлдэх ам зогоох тий хүүхд хоолтой байх хэвээр суралцах хэвээр гэл тэрэнд нь л ингээд бидрийг тэг өсгсөн шүү дээ. Тэг ер нь бол тэр үед юм сэтгэл зүй ярьдаг хүн нэг ч байгаагүй ер нь бол. Тэгэхээр одоо тэгэхээр чиний хувьд болохоор чи ингээд анхаарад нь шүү дээ. Өөрийнхөө сэтгэл зүйд чи анхаарад номч уншаад хүүхдээс ягаад сонирхож судлаад нь шүү дээ. 28 тагаас эхлээд. Тэгэхээр тэр чинь л өөрөө яг хэлж байгаа байхгүй юу? Энэ одоо танаа хүүхдээ ирээд бол маш сайхан харагдаж шүү дээ. Одоо бидний ээжүүд 28-таа ингээд судлаа явж исэн бол гоё яагаад зү тий. Харин тий. Тэгээ ээж нэч буруу арга байхгүй. Манай ээж чинь ээж нэр үед чинь 45 онолчод ажилдаа орсон гэж яриад идэж тий. Тэр цаг үеийнх нь онцлог гэж бас байгаа тий. Тэгээд нөгөө нэг одоо яг ингээд тэгэхээр л одоо яг зүгээр л энэ л өөрөө л шууд автоматар сайн ээж гэсэн үг болчиход байгаа байхгүй юу? Сонирхоод судлаад мэдээж алдаа гаргана шүү дээ. Гэхдээ ингээд алдаагаа засгаад за яаж сайн ээж байдаг юм бол яах вэ гэж сонирхоод явж шүү дээ. Тэгэхээр шууд сайн ээж гэсэн. Тэр бас нэг одоо би ингээд ээжүүдийн группээр ингээд харахаар манай одоо би муу болохоор хүүхд маань өнөөдөр өвдөөд байна гэдэг ч юм уу те. Хүүхд дээрээ гарч байгаа тэр одоо өвчлөөлтэй тэгэл гэр бүл дээр гарч байгаа асуудлуудыг ээж нар ингээд шууд өөр төр хүлээгээд авчдаг шүү дээ. Би ямар ч гэсэн өөрөө тиймсэн баг. Манай хүүхд ингээд жоохон жин дутуу аангууд хүмүүс зэгдэж шүү дээ. Хүүхд арай тунхаа юм шүү гингүүтэл шууд ингээд би муу юм байна. Би өсгөж чадахгүй байна. Би хоолж чадахгүй байна гэл. Тэгэхээр яг энэ нэг юм ээж нар дээр ирдэг энэ гими мэдрэмжүүдтэйгээ бид нар ер нь яаж ажиллах хэрэгтэй вэ? Тэр болохоор ер нь бол яг л нийтлэг асуудал бүх ээжүүд л тэгж байгаа. Ер нь бол ингээд шууд өөрийгөө буруутгадаг. За тэгэл над дээр ирж байгаа үйлчлүүлэгч нарын асуудлууд ч гэсэн дандаа тийм байдаг. Тэнгүүтэр чинь ямар ч тэгэх өөр дээрээ шууд 100% бурууг авах ямар ч боломжгүй. Яг нөхцөл байдлыг ингээд үнэлээд үзэх юм бол бүр ингээд тогтолцооны том асуудал руу орж тэгвэл нийгмийн бүр ингээд өвдөлт ярих юм бол ерөөсөө тэгж нэг хүний одоо юунаас хизээж болтгүй. За бүр үнэхээр ингээд хариуцлагагүй те бүр амар ингээд тийм хүн ээж байж болно. Одоо те одоо муу гэх юм ааш. Тэгэхээр тэрийг ч гэсэн ингээд аваад үзэх юм бол яг ингээд судлаад аваад цаашаа н орох юм бол тэр ч гэсэн тэр асуудалтай байгаа байхгүй. Тэр ягаад тийм болсон юм те. Тэр хүний тэгвэл амьдрал нь ямар байсан ингээл тэгэл үзэх юм бол хин ч одоо муу ээж байх боломжгүй байгаа. Тэгэнгүүт яг тэр нэг гими мэдрэмж энэ надаас болоогүй шүү гэдгийг л өөртөө хүлээмжшүүлэх амар чухал юм байна тий. Тийм. Гэхдээ яг ингээд хэлж болно. Ядаж өөртөө тэгээ хэлээд сурчих юм бол маш сайн байна. Гэхдээ мэдээж хэрэг шууд ингээд тэр насаараа гимтэй юм шиг амьдрсан хүн чинь гими мэдрэмж нь алгахгүй шүү дээ. Тэгж хэлсэн төдийд тэгэхээр магадгүй тэн дээр мэрэгжлийн хүмүүс тусалж болно тий. Тэгээ байнга өөртөө сануулж болно. Гими мэдрэмжээ одоо ингээд бид нар бүгдээрээ л авч байгаа угаасаа. Тэгэл авангуудаа шууд гинт өөрөө санаалтай. Өө би нөгөө гимшээд эхэллээ. За одоо болий гэдэг ч юм уу тий. За одоо нэг 10 минут л гимшиж гэдэг юм уу тий. Тэгээд болий гэдэг ч юм. Өөртөө тэгж одоо өөртөө бол тэгж л ажиллах боломжтой гэсэн үг. Та тэр дөрөв яриа хэлэхдээ ярьжсэн тэгээд нөө ээж байхаар л нөө хамаг юм болсны дараа л нөө хамаг юм сэдрэл эхэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт за би ер нь би өөрөө одоо ингээд эдгэрэх хэрэгтэй юм байна гэдэг бодол орж иж байгаа байхгүй. За би бол угаасаа юм юу биш те. Эв ирвэл сав сарвал бас тийм
тэгж одоо өсөж хүмүүжээгүй юм байна тий. Надад одоо маш их тийм одоо сэтгэл зүйн хувьд одоо шарах ч юм уу тий хүүхэд насанд анигдаагүй тэр зүйлс маань төрсний дараа ингээд гарч ирж штэ. Тэгэнгүүт би яаж идэгрэх вэ гэдэг ингээд ээж нар хамгийн түрүүнд хайж эхэлдэг тий. Тэгэхээр яг энэ идэгрэх процессоо би хаанаас ер нь эхлүүл зүв бэ? Би яг юуг барьж аваад за эндээс л энэ л одоо ингээд миний яг идэгрэх зам юм байна гэл ингээд хаанаас яг тэрийг ингээд эхлэх вэ? Тэгэхээр яг ингээд нөгөө ээжүүд бас яг ингээд ханддаг. Тэгээд яагаад ингээд ирсэн бэ? Яагаад ингээд урд нь биш яг заавал одоо хандсан юм бэ гэд би асуудаг хгүй. Тэгэхээр яг тэгж хариулдаг. Би хүүхдтэй л ийм болгомооргүй байна. Би хүүхдтэй л энэ гэр бүлийн юугаа дамжуулмааргүй байна те. Тэгэхээр би өөрөө л идэгрэх ёстой гэд амар юм юу толцсон байхгүй. Мотивацтай идэгрэх мотивацтай болсон. Урд нь ерөөсөө тийм мотивацгүй байсан юм шиг. Тэнгүүт тэнд яг юу болоод байна гэхээр зүр хүүхдтэй болохоор тэр хүүхдээ хайрлж одоо халамжлахдаа хажуугаар нь өөрт нь юу ингэж өгөгдөөгүй, ноогдоогүй те өөрт нь юу тутсныг ойлгож байгаа гэсэн. Анх удаа ингэ боддоор мэдэрч штэ. Хүүхдээ ингээ айгу хайрлж захтай намайг ингэж хайрлж исэн юм болоо те. Хүүхдэд төвчээр гаргаж захтай надад ингэж төвчээр гаргаагүй штэ гэл ингээд нөгөө айгу ихтэй холилдоод штэ. Тэгэхээр яг хүүхдээ ингэж хайрлангаа өөрийгөө идгэж байгаа гэсэн бас нөгөө талдаа тэнд хүүхдээ хайрлаж байхдаа өөрт нь өгөгдөөгүй юмнууд анх удаа нөгөө анзаарч ухаарч байгаа гэсэн. Хамгийн ихний алхам бол ерөөсөө л анзаарч ухаарах. Тэгээд тэрийгэ хүлээн зөвшөөрөх. Хүмүүс болохоор яг ингэж хүлээн зөвшөөрөхгүй байгаад байдаг. Би зүгээр л лээсэн шүү дээ. Гоё л лээсэн. Намайг ингэж ээж аав маань тэгээгүй, ингээгүй гэл. Тэгээ нөгөө нэг бас тийм л юм байлээ л дээ. Ингээ нөгөө ээж аавгаа муулж байгаа юм шиг санагдаад. Ээж аавда буруу гэж юм санагдаад. Тэг ингээ нөгөө яг ингээ муулжчихлахгүй, сайлжчихлахгүй юм сонирн байдалд орчод байхгүй. Яг ингээ бас сайлыг гэхээр гоё гэхээр бас гоё байгаагүй шүү дээ. Гээд за муулыг гэхээр үгүй тэр хоёр чинь надад бүх чадгаал байгаа боломжтой л хүсэн шүү дээ гэдэг юм сонин юм дотор ингээ гацчаад байгаа байхгүй. Тэгэхээр эхэндээ бол зүгээр л муулж одоо муухагаар хэлэх юм бол муулж болох байхгүй юу? Аавчтай бурууг нь өгж болно шүү дээ. Тийм. Гэхдээ аав ээж байгаа тэр чинь буруутгаад байгаа юм ш. Тэр хүмүүс чинь бас өөрөө асуудалтай байж байгаа ш. Тэгээ тэр цаг үеийнх нь бас асуудал гэж байгаа ш тий. Тэгээ түрүү яг нөгөө хэлсэн ш тий. Манай ээж аавын үед бол огт тийм байгаагүй. Бид нар бол гой цаг үед амьдарч байна. Бид нарт одоо ингээд мэдээллийг ингээд аксесс хийх боломж байгаа байхгүй юу? Ядаж. Тэр үед бол тийм боломж байгаагүй. Тэгэхээр яг тэр боломжоо ашиглаад арай сайжруулаад аав ээжийнхаа арай сайжруулаад хүүхдтэй өгнө. Тэгэл бас тэр чинь бас төгс болж чадахгүй. Тэнгүүд хүүхд чинь бас арай чамаас өөрийгөө сайжруулаад хүүхдтэй дараагийнхаа юм өгнө. Ингээл явна гэсэн үг шүү. Тэгэхээр энийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна. Манай аав ээж төгс байгаагүй, би бас төгс биш. Гэхдээ энэ дээр ажиллах боломжтой гэдгийг л ойлгох амар чухал юм байна тийм үү? Угаасаа л хэний ч аав ээж төгс биш. Бид нар ч өөрөө төгс биш. Тэгэхээр надад нэг юм асуудал байгаа шүү гэдгийг хамгийн түрүүнд эдгэрхээс өмнө хүлээн зөвшөөрчих хэрэгтэй юм байна тийм ээ. Тэгээд дараа нь ажиллах хэрэгтэй гэж байна. Асуудлыг нь тэгээд нөгөө ямар асуудалтай байгаа хүн өөрөө мэдэхгүй байгаа шүү дээ тий. Ухаангүйгээр л ингэ яваад байгаа гэсэн үг шүү. Өөрөө. Тэнгүүд тэрийг нь ухааруулад байгаа нь хүүхэд нөхгүй юу? Одоо гаргаж ирээд байгаа. Одоо шинж тэмдгийг гаргаж ирээд тэрийг өдөөлт ингээ өгөөд тий. Тэгээ ер нь ингээ хүн хосын харилцаанд орохоор бүх ингээ юмнууд нь сэтэрдэг. Эсвэл хүүхэдтэй болохоор яадаг. Зүгээр л яг гав ганцаараа ингээл яваадах юм бол хүн ерөөсөө юунд ч ингээл хатгуулахгүй ингээд амьдраад яваадах боломжтой байгаа байхгүй. Өдөөгдөхгүй тий. Яг ийм декреттэй байгаа үед надад бас одоо яг ингээд миний нэг тийм том асуудал гэх юм уу? Тэр асуудал нь ингээд юу вэ гэхээр би уг нь ингээд хичээгээд байгаа шүү дээ. Сайн ээж баймаар байна, сайн эхнэр баймаар байна тий. Тэгэнгүүт нөгөө талд миний нэг юм хөв хүн гэсэн нэг юм тодорхойлт байгаа шүү дээ. Би хин нэгний охин, би хин нэгний их чин ч юм уу тий. Миний бас нэг мөрөөдөл гэж байгаа. Энэ охин чинь багаас нэг юм мөрөөдсөн. Тэгвэл яг энэ нэг гурван статус байна шүү дээ. Эхнэр, ээж, тэгээ хөв хүн. Эднэрийг ингээд тэнцвэртэй авч явна гэдэг тийм ойлголт
байд юм уу? Тэгээд яг тэнцвэртэй авч явна гэж хичээхэд бас хүн амар тулд дэмж надад санагдсан. Тэгэхээр яг эднэрийн яг энэ балансыг яаж олох хэрэгтэй юм бэ? Өөрийгөө та түр хэлсэн шүү дээ. Өөрийгөө мартахгүй байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энийг тийм юм байдаг юм уу гэсэн үү? яаж одоо энийг тэнцвэртэй авч байх вэ? Уул нь бол тэр чинь яг нөгөө байх хэвээр бидний зорих хэвээр хамгийн том одоо тэр юу л ахгүй юу? Одоо амбиц гэдэг шүү дээ, зорилт. Тэгэл амьдралын чанараа сайжруулах хэрэгтэй гэдэг шүү дээ, тий. Тэр чанар гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэвэл яг хэр тэнцвэртэй амьдарч байна л ахгүй юу. Тэгээд яг тэнцвэргүй ингээл зөвхөн ажиллаа гээл тий. Бусад бүх юм алдагдсан байх юм бол тэр тэнцвэргүй. Тэ. Тэгэл ингээл тэгтээ тэр тэнцвэрийг олох чинь мэдээч үнэхээр хэцүү. Тэгээд зарим үед мэдээж золиос гарна. Яг ингээл эмэгтэй хүний хувьд болохоор ээж болохоор золиос гардаг штеп. Бүх юм дээр золиослно. Ажил, карьер тэ. Тэгээл гоо сайхан эрүүл мэнд бүх юмараа золиослогдож байгаа. Тэгээд тэр тухайн цаг мөчид бол мэдээж эрэг нөхцөл байдлаас шалтгаалаад золиосууд гарнаа. Тэр бол нормал. Тэр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Тийм. Гэхдээ тэрүүнийгээ хэтрүүлээд бүр тэр чигтээ ингээд байж болохгүй. Гэхдээ яг ингээд толгойнхаа ард гэх юм уу те үргэлж тэрийг нөгөө бодоол явж ийл гэсэн санаа байхгүй. Би өөрийгөө орхигдуулж болохгүй шүү. Яг чиний үуч гэсэн яг тэгээ бодоол явж исэн биз дээ. Яг чадахгүй байгаа ч гэсэн. Одоо юу гэдэг юм би өөрийгөө хайж болохгүй шүү. Миний карьер байгаа шүү. Миний хувь хүн гэж нэг юм бас байгаа шүү. Миний бас эхнэрийн дүр байгаа, ээжийн дүр байгаа. Тэгээ миний одоо ээж аавдаа бас охин шүү дээ те. Охины дүр байгаа. Тэгээд ажил карьер гэл. Тэгэд энэ бүхний ингээл багтаагаал явчихсан нэр ер нь бол бодоол явж. Тийм зарим хүмүүс болохоор яг өөрөө мэдлгүй тэр үнийг мартцсан, хайцсан. Хаяа гэж хаяагүй зүгээр амьдралын одоо нухчаан дунд гэх юм уу? Тийм. Тэгэл буцаагаал тэр чинь сэргээж бас болно. Сэргээхийн тулд тэгвэл би одооноос би өөртөө агай ажиллах боломж надад байгаа юу? Бага штэ. Хүн болгонд боломж байгаа. Ингээд нэг юм яалтчгүй ингээд за ингээд яг гоо ингээд ээж болох маш гоё мэдрэмж, эхнэр болох бас нэг гоё мэдрэмж. Өөрийнхөө өмнө хизээж одоо амьдарч үзээгүй амьдралаар л амьдарч байгаа штэ. Тэгэхээр яг тийм тунд ингээд ирэхээр хүнд нэг юм сонголт ирдэм байх гэж надад бодоод байгаа байхгүй юу? Тэгэнгүүтээ ингээд одоо та түр хэлсэн штэ сайн ээж байх гэхээр нэг юм би нэг юм хуваач гэдэг байгаа юм шиг мэдрэмж төрдөг. Тийм хүмүүс тань дээр ирж ирсэн аа ингээд тийм ээжүүд бас надад манай эргэн тойрон найзуудад бас байдаг байхгүй ингээд яг ингээд нэг амбицад ах чи гэхээр хүүхдээ орхигдуулах гэдэг байгаа юм шиг нэг юм. Тэр чинь ер нь аль зүгээр нийт бүх Монгол бүр за бараг бүх Монгол эмэгтэйчүүдийн л одоо юу штэ асуудал. Бүгд яг тэгж юу яждаг. Гимшээл ингээл нэг юм яхаар хуваачихсан боллоо гэл тийм чинь бараг бидний одоо нэг соёл уламжлалт одоо бараг хүнний сүүгээр шингээд ороод ирсэн юм уу тий. Тэгэхдээ одоо ирээд одоо нэг нарай залуу үе арай өөр болж байгаа. Арай өөр болж байгаа. Тэгэхээр тэнд бол зүгээр яг л нийтлэг яг л тэгдэг. Угаасаа л нэг тийм асуудалтай. Бүгдээрээ тийм асуудалтайгаа Монгол эмэгтэйчүүд маань. Тэрийг тэгвэл өөрчлөхийн тулд ер нь яавал зүгээр гэж тааддаг бай. Одоо яг ээжүүдэд та яг юу гэж зөвлөдөг вэ? Би ингээд одоо сайн одоо өөрийгөө бодохоор хуваач хичээх гэдэг ам санагдаад байна гэсэн тийм мэдрэмжтэй байгаа ээжүүдэд. Ер нь бол одоо шууд хэлэх юм бол хатуухан хэлэх юм бол хуваа хичээх ёстой шүү дээ. Хуваа хичээж гинэ гэдэг чинь нөгөө хүмүүс хөдлөө хичээж байгаа гэсэн үг шүү дээ. Хуваа хичээхгүй бол нөгөө хүмүүстэй яаж одоо туслах уу? Тэгээ хуваа хичээхгүй байх юм бол өөрийгөө хаягдуулах юм бол хүүхэдтэй тусалж чадахгүй нөхөртөөч ханиулж чадахгүй шүү. Эрүүл мэндэ бодохгүй байх юм бол ч юм уу те. Эсвэл ингээд оюун ухааныхаа хөгжил дэвшил өөрийнхөө хувь хүний хөгжил дэвшлийг алдагдуулах юм бол тэр хүнд одоо яг тэр туслах гээд байгаа халамжлах гээд байгаа хүмүүсээ халамжил тусалж чадахгүй л гэж би бодож байна. Тэгээд нэг одоо нэг юм нийтлэг жишээ хэлэх юм бол яг ингэдэг байхгүй. Ингээд эхнэр нь гэртээ ингээд суугаад хүүхдээ хараад зөвхөн ингээд гэрийнхээ ажил төвлөрдөг одоо гэрээ эзэгтэй байдаг шүү дээ тий. Нөхөр нь болохоор ажил дээр гараад нийгэмтэй харьцаад ингээд явдаг. Ийм одоо нөгөө нэг зохион байгуулалттай айлууд дээр гардаг юм нь болохоор ээж нь ингээ хүүхдээ маш гоё ингээ тасарч хайрлж ингээ халамжилдаг. Гэхдээ яг хүүхэд нь ингээ юм асуухтаа аавдаа л итгэдэг. Аавасаа л асуудаг. Ээжигээ тоохгүй штэ. Ээж юу мэдхэвдээ гэртээ сууж байгаа штэ.
Тэр чинь тэгээд яг хэлж ийн гэсэн үг шүү дээ. Хүүхэд мэдээд шүү дээ. Аав нь болохоор нийгэмшээд хөгжөөд яваад байгаа байхгүй ингээд ажил дээр гараад те. Аав мундаг те. Гэхдээ яг энэ ингээд эсэргээрээ ч байж болно. Бас ингээд аав нь гэртээ байдаг, ээж нь ажил хийдэг те. Тийм гэр бүлүүд ч гэсэн зөндөө байгаа. Тэгэхээр тэр үнэлэмжийг хүүхэд хараад шууд мэдж байна. Би бас нэг асуухыг танаас яг ингээд уулзгаараа асуундаа гэж бодож байсан нэг зүйл маань та нэг түрүүн яг гацалтаас гарах гэдэг хэлжсэн шүү дээ. Тэгвэл яг ингээд яг ийм Кристо үед бол яг л нөгөө өдөр болгон нэг хийдэг юм а хийгээл өглөө болгон адилхан болохоор хүнд яалтчгүй ингээд гацсан юм шиг мэдрэмж яг төрүүлдэг. Бүр ингээд заримдаа бүр ингээд яг хорвоо ертөнц яаж иргээд байгааг ойлгохоо бэлтэл тийм өдрүүд байдаг шүү дээ бид нарт ингээл те яг л ингээл өглөөний нэг юм а давтагтаал олон хийгээ яваад тахаар тэгэхээр яг ийм гацалттай за би ингээд өөрийгөө гаццсан байгаа юм байна гэдэг би мэдчихэж байгаа. Тэгвэл одоо би яах вэ гэдэг дээр та яг юу зөвлөх вэ? Би гацалтаасаа тэгвэл яг яаж гарах хэвтэй юм? За хамгийн эхлээд яг нөгөө нэг хамгийн ихний алхам бол яг чиний сайн хэлсэн өөрөө гацснаа ойлгохтой. За яг нэгэн хэвийн амьдрал яг ингээд өчигдөр өнөөдөр маргаашин ялгаа алгаа яг л ингээд нэг юм рутинд одоо нэг хэв загварт орсон амьдраад байна. Тэр амьдрал чи өөрт чинь тухгүй байгаад байна. Өөрөө ингээд тэндээс стресстэй байна. Эсвэл зовоод байна те. Яг тэгэл тэрүүнийгээ эхлээл өөртөө хүлэн зөвшөөрөөл ойлгоол. За би нэг эндээс гарах хэрэгтэй байна. За тэгээд мэрэгжлийн хүн хайж болно. Яг энэ чиглэлээр ажилладаг те. Сэтгэл зүйч ч юм уу, коуч ч юм уу, сэтгэл засалч ингэж хайгаад хүмүүсийн мэрэгжлийн хүний тусламжтайгаар гарах юм бол ер нь бол хурдан, уул нь бол хурдан баггүй юу. Тэгвэл заавал тех албатай ш. Өөрөө ч гэсэн ингэж юу яаж болно. Өөрөө. За тэгэл яг яах вэ гэл яг практикт яг тийм байгаа хүн яах вэ гэх юм бол би бол ингэж хэлэх юм байна. Зүгээр л одоо дэвтэр үзэг аваад ингэж бич. Өглөө болгом нөгөө нэг босоол бич. Юу хамаагүй галзуу өний өдрийн тэмдэглэл гэдэг шиг те. Зүгээр л толгойд орсон бүхнээ ингээл гараараа дамжуулаад цаасан дээр буулгаад ямар ч одоо утга учир байхгүй зүгээр бичээлээ. Тэгэл аяанда учир нь тайлгдана. Одоо яг практик одоо шууд хийж болох юм гэвэл тэрлээ да. Надаас яг энэ тасгалын тухай таны нөгөө нэг артист вэ гээд 12 цагийн хөтөлбөр дээр яг энэ бэжтэй өглөөний хуудас гэж бичдэг. Тэгээ би яг энэ зөвлөгөөг найзад өгөхгүй юу ингээд өглөө болгон ч орж ирсэн бодлоо бичээ гэд. Тэгээ манай найз охин болохоор нөгөө артист вэ суугаагүй зүгээр ингээд товчлоод байгаа байхгүй тэр замаа товчлоод шууд одоо яах вэ гээл. Тэгээл би саний яг зөвлөгөө өгсөн чинь тэгээ үр дүн ямар гарах юм гэдэг жаа байхгүй одоо ингээд манай найз охин болохоор ингээд шууд амар гоё юм хүлээгээд байгаа байхгүй ингээд би ингээл бичиж яах юм бэ? Тэгсэн чинь надад ингээл гинт ингээл цаанаас амар гой санаа орж ирэх юм байна гэдэг ч юм уу. Эсвэл яхаа мэдгүй би ингээд амар өөр болох юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр яг та энэ дээр тэгвэл би ямар яг ингээд ахаар үр дүн нь яг ийм шүү гэдэг тийм зөвлөгөө өгөн та юу гэж хэлвэ? Тэр өглөө бичихийг яг үр дүн нь болохоор ийм бичээлээ тэгэл яг мал тарих толгой зэгсрэн. Одоо өөрийнхөө нөгөө нэг тарих толгойг зэгсэлж байгаа гэсэн хүмүүс зарим хүмүүс өглөө босоод бясалгал хийдэг гэдэг шүү дээ. Тэрэн шиг л адилхан гэсэн үг байхгүй бясалгал. Тарих толгой зэгслээ толгоонд байсан бүх юмаа ингээд одоо юу яаж юм те сулж байна. Зарим хүмүүс төр тэгтээ яг юм байдаг. Юу ч бичих юм олдохгүй байна гэдэг. Тийм. Ингээ юу бичих вэ? Ямар ч бүр ингээ тэр бас тэгвэл өөрөө асуудал байна гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр тэр хүн илүү мэдээлэл авах хэрэгтэй байгаа юм уу те? Бүр огт ингээ мэдээлэлгүй болсон юм уу? Илүү их юм одоо унших ч юм уу те? Судлах өөртөө тийм нэг өөрийнхөө хөгжил төвшөлт хөрөнгө оруулах шаардлагатай болсон юм уу? Бүр хитрхи их бодол дундаа төөрсөн хүн байж болж шүү дээ. Бүр амар их юм бодоод тэрэн замбрааг үдээд байх юм бол бичээд гаргаад тэгээд тэрэн зэгцэрч болно. Тэгээ ер нь бол өөртөө ажиллах хамгийн ихний алхам чинь л. Ер нь өөртөө ярилцж байна л. Тийм тэгээд бас нэг юм хэлгээд болохоор яг тэр найз охин чинь зориулаад хэлээ л та тий. Яг тэгдэг би ч өөрөө тэгдэг ер нь бол яг ингээд үр дүнд төвлөрөх гэдэг. За яг ямар үр дүн гарах юм яах их ингээл тий хүмүүс ер нь яарад байдаг шүү дээ тий. Би ч өөрөө бас айгу тийм яарад хүн тэгэнгүүт тэгээд ах юм бол улам л удаад байна. Улам удаан гацаал. Тэгэхээр үр дүн дээр бити фокус л гэсэн юм шүү дээ. Яг процессд бол төвлөрсөн. Эхлээд ямар үр дүн гарахыг нь огт мэдэхгүйгээр ямарваа нэг юм руу одоо шумбан орж болно. Зүгээр л за юу ч гэсэн л оролдоод үзье.
юу болохыг харъя гэл те. Тэгэл болохгүй бол тэгэл болчихно л үст те. Гэхдээ бас нэг юмыг бол хэлэхэд чи ч өөрөө мэдээ ямарваа нэгэн өөрчлөлт гарах гэж байгаа хүн бол маш төвчээртэй тууштай байхаас өөр ямар ч аргагүй өөрчлөлт бол маш удаан амар их хичээл зүтгэлийн хүчинд л ирдэг. Тэгэхээр хурдан өөрчлөлт хурдан ингээл юм хүсэж байгаа юм бол яг тэрнийхээ хэрээр маш тийм чанаргүй л одоо юм аавна гэсэн. Худалдаж аавна гэсэн. Сая яг өөрчлөлт гэдэг дээр яг миний нөгөө тантай нэг өмнө ярьжсэн зүйл санаанд орлоо. Саяны нөгөө воркшоп төр би нэг очиж ирсэн шүү дээ. Тэр яг миний очисон зорилго маань болохоор ер нь бол яг юунд дэр очиж байгаагаа бол би ойлгоогүй те. Зүгээр нэг юм зар хараад очисан. Зүгээр яг миний хүсчихсэн юм бол юу вэ гэхээр би нэг өөрөөсөө нэг юм асуулт асуугаал яваад исэн юм шиг байна. Одоо яах вэ гэдэг ч юм уу те. Тэгээд таны тэр нэг зар орж ирээд тэгээ очисон чинь нэг воркшопт би суухгүй юу. Тэр маань болохоор нөгөө нэг авгалдаан өөрчлөлтийг ярьдэн шүү дээ те. Тэгээд тэгсэн чинь надад бүр нэг юм шин юм байсан юу вэ гэхээр хүн ингээд нөгөө хямралын үед өөрийгөө хямарсан байгаа гэдэг хүлээмж шүрхэл хамгийн ихний чухал алхам юм байна штэ гэж би батсан байхгүй юу. Тэгэхээр яг нөгөө нэг юм гэртээ байгаа, яг юм депресд байгаа хүнд чинь хямрал, тэгэл стресс, депресс гэл маш олон юм сэтгэл зүйн юм нөгөө нэг юм уналтанд орох процессыг явагдчихэдэг. Тэгэхээр яг энэ юм кризис одоо тийм хямралын үеийг хэрхэн даван тулах вэ ер нь эмэгтэйчүүд. Тийм. Тэр яг тэр чиний суусан воркшопын юг би ингээд 40 минутын хичээл болгоод YouTube дээр тавьсан байгаа. Тэрийг ингээд хүмүүс үзэж болно. Яг тэр болохоор 4 өөрчлөлтийг давах 4 үе шатын тухай. Тэгээд яг тэрийг ингээд нөгөө нэг эрвэхэн дээр тайлбарлалцсан тий. Тэгэхээр яг хямралын үе нь болохоор яг хүнд ингээд хүчтэй цохилт ирээд ямар нэгэн том үйл явдал амьдралд нь тохиолдоод сайн ч үжүүлнэ, муу ч үжүүлнэ. Тэнгүүд хүн шоконд ороод тэгээд яг тэр авгалтаагаар ярих юм бол ингээд үтэнгээ явж агаад тий үүрэндээ ингээ орчдөг. Тэгээд тэр үүрэндээ ороод тэндээ ингээд одоо нөгөө нэг эрвэхэ болтлоо ингээд тэр үүрэндээ ингээ байж идэг шүү дээ тий. Тэгтэл нөгөө хүмүүс ойлгохтой болохоор тэр дотор ингээд өтнөөс ингээд юу ургаад тий балууч ургаад эрвэхэ болж байгаа гэж ойлгоод байгаа. Гэтэл үгүй тэр дотор ороод тэр өтөж ингээ явж байгаа тэр авгалтайн дотор ороод юу ч биш болчихж байгаа. Задраад ингээд шүл болчихж байгаа гэж байгаа. Ингээд хүн одоо тэрийг нэг хүний шүл гэдэг тэгдэг шүү дээ. Тэгээ юу ч биш болоод тэгээ тэндээс ингээд шинээр ирвэхөө өсөж байгаа байхгүй. Тэнгүүт тэр хамгийн хэцүү үе хүмүүсийн одоо бидний хамгийн хийж чаддгүй юм болохоор яг тэр хүний шүл болох. Яг ингээд өөрийгөө одоо устгах, өөрийгөө бүр ингээд хуучин хувилбараа нураах. Тэнгүүд тэр хүмүүс болохоор нураахгүй хуучинтайгаа ингээл зууралдаад юмдаа хорогдоол идэг. Тэгэх тусам тэгэл өөрсдөө явахдаа гацаал байна. Бүр нийгмүсэн ингээд одоо destroy гэдэг шигтэй одоо устгаад тэр ингээ байхгүй болгочих чинь тэр өмнөх бигээ байхгүй болгоод шин юм одоо үүсэх тэр орон зайг өгнө. За тэгээ тэр цаг үеийг хүнд цаг үеийг туулна. За тэгэл ингээл тэр өтөл ингээд үүрэндээ орж байгаа бол хүн бол орондоор хөвтдөг ч юм уу те. Яг үнэхээр ингээ өөрийгөө тусгаарлаад яг өөрийгөө бүрэн ингээ нурж унахыг өөртөө хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэр бол мэдээж маш хэцүү. Өмнөх юмтайгаа ингээл зуралтмаар санагдаа л идэг. Үгүй би тэгтээ юм байсан штэ. Үгүй тэгтээ энийгээ би орхиж болохгүй. Би юм штэ гэл те. Подкастын хамтран ажиллагч эрүүл хүнсийг инхрийн үрдэ Baby Bio. Яг энийг сая та авгалан дээр тайлбарсан чи яг надаа нөгөө нэг анх дөнгөж анх томьёогоо гаргачаад яг тэгрэс байсан яг тэр үе санаанд орж байна. Яг ингээд хуучинтайгаа зурлаад байдаг гэсэн байхгүй те. Ингээд би ч нөгөө нь ингээд сэтгүүлчтэй гэдэг ч юм уу те. Би ч нөгөө нь ингээд карьертай байх хэрэгтэй байсан хүн штэ. Би ч бас нэг ингээд өөжтэй нэг тусалчих юмсан ч гэдэг юм уу. Урдны бигээ санагалзаад тэгээ одоо тэр эмэгтэй хүн ч яг ингээд гэртээ ингээд хүүхдээ хараа суухаараа өөрийнхөө байж бодлого хамгийн нөгөө нэг юм юу идээр ярьд юм бэлээ. Доод уу их юм уу санхүүгийн хувьд ямар чадамжгүй гараа явчих гэх тэгэхээр боломжгүй тий. Тэгээ ингээд хүүхдээ тэрвэрэд би хол явж чадахгүй шүү дээ тий. Тэгээ яг нэг энэ үеэ тэгвэл ингээд хүлээн зөвшөөрч хэрэгтэй юм байна. Ингээд бүр ингээд за одоо бол би тэгж чадахгүй гэдэг юм аа. Тэгэнгүүтээ
Тэгээ имзэг үе дээрээ. Тийм, имзэг үе дээрээ. Тийм. Тэгчээд дараа нь тэгвэл одоо яг миний нөгөө эрвэхэ болох үе маань болохоор яг тэр ээж болох үе юм байна тий. Яг өөрийгөө гоёор бүтээж. Эрвэхэ болохын тулд харин эхлээл тэр нөгөө нэг шүлэл болох хэрэгтэй байгаа. Хүлэмжшүүр. Нөгөө нэг тэр юун дээр бас миний тэр бичлэг дээр бас айгуу тодорхой байгаа. Тэгээд тэгхгүй бол хизээш эрвэхэ болохгүй. Тэгэл ингээл үлгэн салгаа ингээл яваад байна гэсэн үг байхгүй юу? Нэг л одоо циклээ, нэг л юмаа тавтаал, нэг юм дээр байн ирээл, уул нь болохоор замд авчлах гээд хурдлах гээд тэр нөгөө нэг шүлнийхөө үеийг алгасах гээд байгаа шүү дээ, тий. Гэтэл тэр туулахаас нааш алгасахдахгүй үе байгаа байхгүй юу? Тэгэхээр улам цагаал нөгөө юу яагаад юм гэсэн үг. Хойшлуулад байна. Нөгөө цагаа хэмнэх гэж юм гээд улам ингээл хойшлоо суугаад улам их ингээд байгаад юм гэсэн. Тэгэхээр тийм хямралын үед өмнөх одоо байлж исэн бүх зүйлс чинь одоо байхгүй басныг нэгдүгээрт хүлээмжшүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд хоёрдугаарт зүгээр л яг тэр үе ингээл бүх эдсээрээ мэдрээл өнгөрүүлэх нь чухал юм байна гэж ойлгож байна. Мэдрээл хүлээн зөвшөөрөл тэмцэлтгүйгээр бууж өгөөл. Тэгэл за инглээ. Одоо би дараагийнхаа одоо үед орж байгаа юм байна. Би бол одоо ээж гэдэг юм шинэ хүн болчлоо. Тэ? Тэгэхээр энэ бол маш ингээд нөгөө өмнөх югаас чи арай өөр байгаа шүү дээ, тий. Тэгээ тэрийг л хүлээмжшүүлэх хэрэгтэй байна. Яг ингээд нөгөө өөрчлөлт, эдгэрэлт гэдэг ингээд ярангууд надад эдгэрнэ гэдэг үг яаж ч л одоо айгу тийм тренд үг л байгаад байна л та. Тэгэл бүх юм бүр эдгэрлийн өргөө гэж гарцсан тий. Тэгэнгүүт хүмүүс ингээд амар гоё юмар төсөөлөд байгаа байхгүй юу? Маш гоё юм. Эдгэрчээр би их гоё болчих юм байна гэд. Тэгэнгүүт эдгэрэл чинь яг тийм гоё зүйл бас хэцүү тий. Дунд нь бас маш их өвдөлтийг одоо та тэрэг сая яриад болсон тэр өвдлэн зөвшөөрөх, мэдрэх, өвдөх бүх процессыг л ингээл мэдэрч явах хэрэгтэй байна. Тэгэхээр эдгэрэл яг яаж явагддаг вэ хүнд? Өөрийгөө эдгэрж байгаа юм байна да, замдаа орцсон явж байгаа юм байна да гэдэг тэгвэл яаж мэдэх вэ? Тэгээ эдгэрэл бол яг гоё гэдэг нь үнэлтэй. Гэхдээ нэг хамгийн эцсийн үр дүн нь л гоё штэ. Яг нэг процесс туулж байгаа зам нь бол муухай штэ, хэцүү штэ. Тэгэхээр тэрийг одоо туулж чадах тийм төвчээртэй, зоригтой тийм хүн л одоо тэр үр дүнд хүрнэ ш. Тэрнээс биш тэрийг туулахгүйгээр эдгэрэлт хүрнэ гэсэн юм бол хааж байхгүй. Тэгээд миний одоо ингээд уншиж сонссноор бол дуусна гэж байдгүй гэсэн итгэрч дуусна гэж хүн өгтлээ тэгэл эдгэрээл яваад их юм шиг байлаа. Нэг юм эдгэнгүүт дараагийнх нь юм гараад ирдэг. Согны аль шиг за ингээд сайхан болчлоо гингүүт бүр муухай юм ингээ байж ин дараа нь. Тэгэл тэрэн рүүгээ ингээл ороод яваал те. Тэгээд тэр чинь өөрөө маш их ядарна. Хүнийг энерги хувьд маш их ядраа туйлдуулна, дундаас нь зөвхөрч болно. Тэгээд хүн хэр хэмжээнд эдгэрхээ хүн өөрөө шийднэ. Бүр ингээл улам эдгэрмээр эдгэрнэ гэдэг нь болохоор яг цаанаа болохоор амьдралын чанараа сайжруулах гэдэг байгаа шүү дээ тий. Би энэс амьдралын чанараа гоё болгомоор байна, сайжруулмаар байна гэл ингээл ах юм бол хүн цаашаа эдгэрээл дуусахгүй ингээл яваал ээж болно. Алхамаар л хийгддэг процесс. За тэгэхээр тэр эдгэрлийг бол би дуусахгүй гэж бодож байгаа. Тэгээд юу гэсэн мөлий эдгэрж байгаагаа яаж мэдэх вэ? Эдгэрлийн замдаа орцсноо яаж мэдэх вэ гэсэн шүү дээ тий. Тэрэн дээр болохоор ингээл зөндөө юм байгаа заяа. Гэхдээ би зүгээр ганц юм хэлэхэд бол хэрвээ та ингээд өөрийнхөө хэрэгцээг хүмүүст хэлж чадаад надад ийм хэрэгцээ байна. Би ингээд байна. Би гомдоод байна, уурлаад байна. Энд чинь намайг ингээд байна гэх тэ. Хоёр татны хүмүүстэйгээ хэрэгцээгээ хэлж чаддаг болоод тэгээд хүсэл зорилгоо бас өөрөө ингээд ухамсарлаа те. Би ингээд ийм зорилготой, ийм хүсэлтэй, ийм хүн юм байна. Тэ энийхээ төлөө явнаа гэдэг. Ийм одоо майндтай одоо те сэтгүүтэй байж ивэл би одоо эдгэрч яваа юм байна да. Тэгээд тэрийг би нэг тэгж хэлье. Хэрвээ ингээ ерөөсөө хүнд ингээ хэрэгцээгээ хэлж чадахгүй те дотроо ингээл бодоол хадгалал дүлгнээл те өөрөө дотроо зовоол эсвэл бусдын өмнөр ороод ингэж яваад байвал тэр бол эдгэрээгүй. Эдгэрлийнхаа замд ороогүй л яваа байна. Тэгтээ хүсэж байгаа юм байна те. Тэрийг эхлээд анзаарч ивэл би нэрээ ингэж иштэй гэл те.
Тэг нэг өөрийгөө ер нь өөртөө айгүй анзаарахтай болцсон байнга өөрийгөө анзаараад байвал бас итгэрлийн замд орж байгаа юм байна тий. Тэгээд бас ер нь ингээд нийгмээс тулгаж өгж байгаа ямар ч хайрцагт орохгүй байгаа бол орохыг хүсэхгүй тий ормооргүй байна. Эн чин ядаж ялгаж салгах чивэл эн чин яг би юм уу эсвэл нийгэм намайг ингэ тэг гээд байгаа юм уу? Тэгээ аав ээж намайг ингэ гээд байгаа юм уу? Хатуу хамаатан садангийнхаа үгээр яваад ийн үү? Өөрийнхоороо амьдрч чадж гин үү? Өөрийнхоороо яг ингээл байж чадж гин үү? Энд тэнд очивол эсвэл ингээд жүжиглээд байна уу? Тэ? Дүрүсгээд байна уу? Тэрийг л сайн тэрийг анзаараад хэрвээ дүрүсгээл жүжиглээл бусдын заасан замаар бусдын үгээр яваад байвал ямар ч итгэрэл мэтгэрэл үгүй ойртойчгүй байх гэсэн үг шүү дээ. Тэрэн лүгээ жоохон ороод хичээгээл тэгэл тэрэн дунд мэдээж тэмцэл болно шүү дээ. Өөрөөхөө байна гингүүд хүмүүсийн дург өөрчлөлөө шүү дээ. Тэгэл тийм дотор зөрчилдөөн тэмцэлтэнтэй яваал те зовоол явж байгаа бол итгэлийнхаа замд орцсон явж шүү дээ. Өөр хөдлөө тэмцэн явж байна гэсэн тэмцэн явж шүү дээ. Таны орчуулгын нийтлэлүүдийг ингээд харахаар дийлэнх нь ер нь бол нэг тийм өнгөцгөн уншаад өнгөрчих тийм сэдвүүд биш байдаг дандаа юм өөрлөгөө харах эсвэл бүр тийм зүгтдэг асуудлууд хүртэл ингээд тэнд байж идэг. Тэр тухайн нэг хүн тэгдэж нэг тийм өөрийг нэг юм шаналгадаг ч юм уу зовоодаг тэр асуудлаасаа хүн ер нь айл болохоор зүгтахыг л хүсдэг. Эсвэл ингээд нүдний шил ингээд зүгчдэг те. Надад тийм байхгүй гэдэг ч юм уу нэг тийм хиймэлэр. Тэгмээ таны яг нийтлэлүүд яг нэг юм өөрлөө аваачих эсвэл яг тэр нүгүндээ нүр тулуулах тэр нэг юм бүр юм гүнзгий тэр сэдвүүдийг та илүү орчуулж групп рүүгээ оруулж тавьдаг те. Тэгэхээр та өөрөө яг энэ одоо яг орчуулгын нийтлэлтэй тэгвэл би яаж яг харьцах хэвтэй зүгээр ингээд уншаад өнгөрчих хэвтэй юм уу эсвэл энийг яг өөртөө яаж өөрийн болгож авах хэвтэй байдаг вэ? Та энэ дээр яг өөрөө яг нөгөө нэг автор хүний хувьд та яг юу гэж хэлэх вэ? Орчуулагч яг энийг оруулж байгаа нь. Нэг юм цаананд орсон чинь манай нэг эрэгтэй найз би ингээд чи нөгөө нэг төлбөртэй группд орсон. Тэгээд уншиж байгаа юу ямар байна гэсэн чинь тэгсэн байхгүй юу? Харин яг тэрийг ингээ уншихаар ингээд хоолой багцуурдаад байгаа шиг санагдаад тэгээ би ер нь ингээ уншихаа болцсон. Ер нь айгүй хэцүү ингээд юм бэлээ. Хүнд юм бэлээ тэр чинь. Нэг тийм гоё ингээл уншаалт ямар гоё юм бэ гэдэг юм байхгүй юм бэлээ шүү дээ. Гэхдээ гоё юм бол байгаа. Гэхдээ тэрийг болохоор би ер нь бол одоо надад тийм 10 ширхэг төлбөртэй групп байдаг. Янз янзын сэдвтэй те өөрийгөө хайрлах, тэгэл хосын харилцаа гэдэг ч юм олон юм байгаа. Тэгээд тэднийг би яг яаж бүгдээрээ одоо орчуулгын нийтлэлүүд би тэднийг яаж сонгож олж аваад байгаа вэ гэхээр ерөөсөө би ганц л дөрмөн дээр юу ачдаг байхгүй юу? Явцдаг. Тэр нь болохоор надад яг энэ мэдээлэл хэрэгтэй байсан байна. Тэ эсвэл яг одоо надад хэрэгтэй байгаа мэдээллүүдийг би орчуулдаг. Эсвэл энэ мэдээллийг би тэр үед уншиж байхгүй яа да тий. Энийг ингээд яагаад хүн хилээд өгчөөгүй юм болоо. Ингээл эн чинь ийм амархнаар ингээд уулнаал ингээд тайлбарлах боломжтой байсан байж тэгэл. Яг тэр бол би жоохон хүмүүсийг буруутгах гэдэг тий. Гэхдээ их албуултай гэхдээ бас өөрөө ч хайж болж уншаагүй ч юм уу тэр үедээ мэдгүй л дээ. Гэхдээ ер нь бол би зүгээр тэгж бодсон. Ингээд англиар ингээ уншихаар айгуу гоё ингээд юм тодорхой энгийн үгээр ингээд хинч ойлгож болохоор ингээд тайлбарлалцсан байгаа даа байхгүй сэтгэл зүйн юмнуудыг. Тэнгүүд Монголд бол би яг тийм мэдээлэл ер нь бол дээр үед олж хараагүй байсан. Тийм учраас л би ер нь анх энэ пэйжийг нээж анх энэ орчуулгуудыг эхлүүлсэн. Ийм байдлаар ингэж тайлбарлаж болох юм байна штэ. Тэгээд маш их тийм надад харамслууд байсан. Ийм юм мэдгүйгээсээ болж хүн ямар их алдтiin те ер нь мэдээлэлгүйгээсээ болоод хүн ингээ ямар их буруу шийдвэрүүд гаргадаг юм бэ те би ингээд энийг ингээ мэдчихгүй яавдаа гэл те дандаа тиймэрхүү юмнуудаа л би орчуулдаг. Эсвэл яг одоо надад мэдхийг хүсэж байгаа би яг энэ тийм юмудаа л орчуулдаг. Тэнгүүд би тэгж бодонгууд яг л зүг байгаа байхгүй одоо. Би мэдхгүй байгаа, би мэдхийг хүсэж байгаа тий. Би ийм одоо асуудалтай байгаа юм чинь. Над чиг бас зөндөө хүмүүс бас байгаа. Бас ийм юм дээр ингээд хайгаа явж байгаа юм мэдээлүүд их хайгаа явж байгаа гэдэг ч юм уу тий. Тэнгүүд тэр одоо нийтлэлийг би одоо уншлаа гэхэд одоо ингээд зүгээр ингээд уншаад ийм байд юм байна
гэд нэг орхих нэг өөртөө тэгвэл өөр дээрээ би тэгвэл өөрийн болгож аммаар ш. Тэгэх юм бол би яг яаж ажиллах хэрэгтэй вэ? Энэ дээр харин бас зөндөө хүмүүс яг одоо над дээр үйлчлүүлж байгаа нэг группт орс бүх хүмүүс тэгж хэлдэг. Нэг уншаад ерөөсөө ойлгосонгүй л гэдэг. Угаасаа ойлгохгүй л гэдэг. Нэг уншаад ойлгосон бол харин тэр айгуу сонирн байгаа байхгүй юу? Тэр чинь ажиллахгүй байгаа байхгүй юу? Тэсийн зүгээр уран зохиолын яг юу биш шүү дээ. Жохон юм хэцүү ингээд нэг юм бодуулаад ч юм уу. За эсвэл нэг юм эсэргүүцлийг нь төрүүлэх юм байдаг ч юм уу. Үгүй шүү дээ. Энэ ямар сони юм бэ гэдэг ч юм уу те. Яг ингээд өөртөө зөрчилдөж байгаа ч юм уу те. Эсвэл ойлгоход хүнд байгаа л байх юм бол ажиллаж гинэ гэсэн үг шүү дээ. Ажиллаж гин сайн байна гэсэн үг. Тийм учраас тэр группүүд маань нэгт хугацаагүй байгаа. Хугацаагүй байгаа учраас тэрийг дахин уншиж болно. Хүмүүс бас тэгдэг эхэндээ уншаад яагаагүй дараа нэг амьдралын асуудал тулгараад ингээ уншсан чинь ч юм уу те одоо өстой айгүй гоё орж ийна над руу өстой бүх үгнүүдийг нь одоо би ойлгоод байна гэдэг. Зарим нь болохоор бичиж тэмдэглээд уншдаг. Тэ. Тэгээ зарим нь болохоор яг энэ миний юу байна, энэ миний юу байна гэл ингээл юу бат. Тэгээд бас ерөнхийдөө би ингээд тэрийг унших хичээлээр бэлтэж байгаа нь бас учиртай байгаа даа. Яг ингээд нөгөө видео хэлбэрээр хичээлүүд бол зөндөө байгаа шүү дээ гадуур. Унших юугаар бол бас чон ховор байгаа. Тэгээ ингээд уншаад бичээд тэгээ ярилцаад ингээд 3 юм зэрэг хийх юм бол тэгээ унших, бичих тэгээд тэр уншсан бичсэн юмаа ойлгосноо хүнтэй шеэрлэх, хуваалцах те. Үрж ирээд ингээд яхам бол тэр юм айгуу гоё ингээд бихчиж хүн рүү яг ороод байгаа байхгүй. Үр дүнгээ өгөөд байна те. Тийм. Тэгээд дээрэс нь миний тэр группүүд болохоор залхуу хүмүүс зориулагдаагүй. Дээрээс нь бэлэн юм хүсдэг хүмүүс зориулагдаагүй. Тэнгүүд хүмүүс надаас зөндөө хэлдэг. Одоо ингээ хүмүүс ийм урт юм уншаа болцсон. Тэ чи зүгээр эднэрийгээ ингээд юу яалтаагаа видео болгоо хичээл болгоо би энийг чи ингээ сонсоо явж ямаар байна штэ гэлтэгдэг. Тэнгүүд нь үгүй л гэдэг. Үгүй ч яг уншсан дээрээ уншвал өөрт ч орно гэдэл би хэлээд байгаа байхгүй. Гэтэ яг ингээд ирээдүйд мэдээж ирэх тийм видео хичээл ч юм уу те сонсохоор юм бас бэлтэж болно л тоо. Гэтэ тийм л байна да. Тэгээ яг ингээд би бас чамаас асууя л да те. Яг уншиж байгаа хүний хувьд тэгвэл ингээд ямар одоо ингээд хэцүү байна гэж штэ ингээд нэг уншаа ойлгомжгүй байна. Тэгэхээр дахин уншаал тэгэл сайхан өөртөө тусах юмнуудаа ойлгоол бүр ойлгохгүй юмнуудаа надтай ингээл хурж ирэл уулзаж надаас суучих болно те. Эсвэл өөр хүмүүстэй ярилцаж болно шин. Би таны яг нийтлэлээс бас нэг нийтлэлийг одоо уурын мэдрэмж чинь ер нь л зөв чи хэл алгаар тавьж эхэлж гин гэдэг ч юм уу те. Тэрийг уншаад тэгээд би бодсон байхгүй. Биднэрт нэрэл багаас чи ууралж болохгүй гэдэг нэг тийм юу хүчтэй. Одоо юу юм? Тушаал ч юм уу те. Тэгэл хориг те. Заавар. Тэгэл би ингээл ууртай хам бол муу хүн болчдаг. Иргэн тойрондоо ууралж болохгүй. Тэг яг энэ маань ээж басны дараа надад маш их хүлчилдэг байсан байхгүй. Тэгэл ингээл хичнээн би таагүй орчинд байсан ч гэсэн би ууралж болохгүй гэл те. Надад намайг өвтгсөн ч гэсэн би ууралж болохгүй гэдэг ч юм уу те. Хүүхдийнхаа дэргэд би ууралж болохгүй. Нөхрийнхөө дэргэд ууртай муухай юм царайтай ихнэр байх муу гэдэг ч юм уу. Тэгэл ингээл өөр тэргээ хоригоо би ингээл өргөжлүүлээлсэн байхгүй өргөжлүүлээлсэн. Тэгж яагаад нэг тесрэхгүй юу? Тэр чи яаж тесрлээд байна? Би жирэмсэн байсан. Тэгээд гормон ч яг ингээл яг савалцсан үед л би нэг юм дэлбэр эргэн тойрных намайг ингээл гайхаалтай хөө хин чин ийм ааштай байсан юм уу? Чист бараг л нэг худлаа хүн байсан байж тээ тий. Тэгсэн чинь надаа ингээд амар гой санагдсан байхгүй юу? Яг гоо надаа гими мэдрэмж төрж байгаа юм даа. Би энэ хүмүүст яагаад ингэ хандчваа тий? Би арай хэтрүүлчихв. Гэхдээ цаагаараа болохоор надад юу төрж исэн бэ гэхээр өөрийгөө ингээд нэг хэлийгснээ хэлсэн юм шиг надад мэдрэмж төрөөд тэгээд нэг хэсэг амар гоё болохгүй юу. Тэгээ би хөнгөрөх мэдрэмж төрсөн. Тий хөнгөрөх. Тэгээд дараа нь яг таны тэр нэг уурны тухай нийтлэг уншаад ер нь уур чинь бас хэрэгтэй үед хэрэгтэй юм байл шүү гэж санал хэлсэн тий. Ээж нар бол яг нэг тийм хориг тавиад идэх тий. Уура сүргний одоо юу юм бүх юм хороод ч юм уу. Тийм тэгж татгчлуулахгүйгээр л байн жижиг жижигээр тухайн цаг үед нь яг тухайн нөгөө нэг төгсөл байдал тухайн хүндээ ингээл жижиг жижигээр нь гаргаа яваад явах юм бол дараа нь тэгж тесрэх шаардлага болно шүү дээ. Бүр ингээл цуглуулаад ах юм бол тэр хамгийн боломжгүй хамгийн эвгүй үед ч юм уу хамгийн буруу хүн дээр очиод тесрэх магадaltaй байхгүй юу. Тэгэхээр тэрийг яг энийг хүн намайг уурлах юм бол тэр хүнд нь л
тухайн цаг үед нь л яг л гаргацсан дээр. Тэгэл тэр хүн хүлээж авна уу авахгүй нь уу мэдэхгүй тэр хүний асуудал зүгээр ямар ч өөрөөсөө жижигхэн гаргаал те. Тэгэнгүүт нөгөө бид нар ярьдэн шүү дээ ээж нарыг одоо яг ээж бассантай дагалдаж ирдэг бонус нэг сэтгэл зүйн ачаан тэр юм болоо те ээж хүн бол ингээд сайхан намплаг даруухан те ингээд нэг юм хүн хүлээцтэй байх хэрэгтэй гэдэг ч юм уу мэдгүй бусад ээж нар яг энэ мэдрэмжийг авсан яасан бүүмэд би л шууд автомат ийм одоо надад нэг ийм юу ирсэн байхгүй юу даалгаварч юм уу те ээж хүн бол нэг юм байх хэрэгтэй те Ээж баахаар намлаг даруухан байна гэж үү? Тий би яг өөртөө тийм юу өгцөн. Харин ч бүр эсэргээрэл байх хэрэгтэй юмар энэ надад болохоор ингээд ээж болохоор ч бөө амьдралын стресс нэмэгдчихлээ шүү дээ. Урд нь бол стрессгүй сайхан байна шүү дээ. Тэгэхээр тэр үед бол хүн одоо тийм сайхан ааштай ч юм гоё байж болно шүү дээ. Стресс байхгүй юм чи юундаа стресс тв. Гэтэл одоо бөө стресс. Тэгэхээр чин яаж ээж хүн болоод уралахгүй байха харин ч амар өдөр болгон л стресстэй л урлал тэ яхаа мэдэхгүй тэгэл тийм л үер шүү дээ. Харин тэрийг одоо харин яагаад хүмүүс тэгээд идэм мэдэхгүй одоо тэгэл нөгөө нэг тэр хаанаас хэний зохиосон юм мэдэхгүй заяа. Гэхдээ ер нь бол би таамаглагтай бол зүгээр ингэж л бодож байна. Эмэгтэйчүүдийг л одоо ингээл нөгөө тийм юмд нь барих гэсэн тэ. Ингээл тэр тийм эмэгтэй байх юм бол нөгөө хүнд айгу ашигтай гоё байгаад нь шүү дээ. Баян ингээл ууралдгүй өөрийнх нь аясаар байдаг ч юм уу тэ. Баян худлаа инээждэг ч юм уу тэ. Амар л байлгах гэдэг гэсэн үг шүү дээ. Тэнгүүт тэр хүнд бол амар байгаа юм байж. Өөрт маань бол биднэрт амар амар биш. Маш тухгүй хэцүү байгаа ч байнга ингээл жүжиглээл амар харчаа. Тэр харин тэрийг амар даардаг л байсан байгаа байхгүй тий. Одоо миний хувьд л ярьж тий. Өөрийгөө тэгэл амар за тэгж болохгүй ингэж болохгүй гэл их даардаг байж тий гэд. Яг 3 хүүхэд гаргасны дараа л яг жинхнээсээ яг хийж болсон шиг надад санагдсан шүү дээ. Эхний 2 хүүхэд дээр бол яг нөгөө баг заримдаа уучраач болохгүй юм шиг явж байгаа л яг сүүлийнх дээр бол одоо өстө надаа юу ч наалтгаа болсон гэдэг юм дээр ирсэн байна да гэж би бодсон. Тэгэнгүүт яг ээж гэдэг нэртэй бас маш олон юм биднэрт дарамт тий юмнууд ирсэн байна да гэж анзаарсан. Тэг угаасаа ээжийн ажил нь өөрөө амар хэцүү байхад нэмээд дарамтлаад бас ингээд ээж хүн тийм байх ёстой гэх юм бол бүр амар аваад байхгүй. Угаасаа хангалттай хэцүү шүү дээ. Тэнгүүд нэмээд ачаа өгөөд ээж болохгүй. Харин ч тэр ачаанаас нь жоохон хөнгөлөе гэж бодохгүй. Одоо ээж болсон юм чинь ийм байх ёстой ч гэдэг юм уу тий. Тэгвэл яг ингээд сая та дээр ярьсан шүү дээ ингээд тэр нийгмээс ирж угаасаа биднэрт маш их ачаа ярьдаг хүнд ачаа. Тэгвэл тэрийг би өөр дөрөө ингээд авахгүй байлгамаар зүгээр ингээ хөргөөл явуулчмаар шүү дээ. Тэхийн тулд би дотор өөрийгөө одоо өөрөөдөө юу гэж хэлэх ёстой вэ? Эсвэл өөрийгөө одоо юу гэж тэр ирж байгаа тэр дарамтуудтай би тэгвэл яаж ажиллах ёстой вэ? Дарамт гэхээсээ илүү одоо тийм нөгөө хөвшмөл ойлголтууд байгаад байгаа байхгүй юу? Ингээд эмгтэй хүн, ээж хүн гэдэг ч юм уу те, тийм хүн, ийм хүн гэл те. Тэгэл тэрэнд ингээд баригдаал ингээд яваад байгаа байхгүй бид нар бүгдээрээ. Тэг хин яг зохиосон яагаад ийм гэдг нь тодорхойгүй. Очир шалтгаан ямар ашигтай, ямар зорилготой гэх те. Тэгээд ямар нэгэн тийм тэгтээ яг хөвшмөл ойлголт гэхэр чинь хүн өөрөө тэр хөвшмөл ойлголтоор амьдраад байгаа өөрөө ухаарахгүй байгаа байхгүй юу? Шууд автоматар л ингээд ингэх ёстой гэж бодоод тэгэл хийгээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэрийг нөгөө нэг тэндээс гарахын тулд эхлээл анзаарах одоо тэр нөгөө нэг нойрноосоо сэрхэл хэрэг болно гэсэн үг. За одоо нэг жишээгээр тайлбарлах юм бол яг ингээд нэг юм тосгонд те нэг жижигхэн тосгонд амьдардаг байсан хүн байлаа гэж бодъё л те эмэгтэй. Тэгэл тэр тосгонд нь бүгдээрээ л ингээд нөгөө нэг бүхэл эмэгтэйчүүд зүгээр л ингээд гэрийн ажлыг хийгээл байж идэг. Тэгэл тэр хүн одоо амьдрал тийм л байх ёстой гэдээ ойлгосон тий. Тэгээд хажуугийнхаа нэг өөр хот руу яваад ирсэн чинь эмэгтэй хүмүүс ингээ өөр ажил төрөл хийгээд байгааг ингээ харчлаа. Тэгээ буцаад тосгондоо ирлээ. Тэнгүүд одоо тэр хүн нөгөө нэг өмнөшгөө амьдрч чадахгүй. Нөгөө өөр юм харсан юм чинь тий. Тэгэхээр яг тэр эхлээл нөгөө харгал хэрэгтэй. Яагаад тэгээд ингээд яг үнэхээр ингээд өөрт чинь зөрчил гарч ирэх юм бол тэрийг сайн бодоол нухацтай бодгол хэрэгтэй. Яг ер нь яагаад ингэх ёстой юм бэ? Хин тэгж хэлсэн юм бэ? Хинд ашигтай юм бэ? Тэгээ энээс яг би яг ямар ашиг тус хүртээд яг энийг ингээд дагаад яг энэ дүрмээр тоглоод яваад байгаа юм болоо тий.
гэл ингээл асуух юм бол одоо бидний итгэж үнэмшдэг ихэнх юмнууд л бидний эсрэг байгаад байгаа шүү дээ. Тэгээ яг саяны тэр хэлсэн. Нөгөө ээж болохоор улам илүү ингээл намлаг болох хэвээр гэл тэр бол айгүй тийм сонин хутгагүй байгаа байхгүй логикийн алдаатай байгаа ч ээж болохоор харин ч ингээл амар хүн чи стресстэй амар юм болох хэвээр ихэндээ за яг бүр дараа нь те 3 4 хүүхдээ өсгөж төрүүлээ бүр том босоо хүн амьдрал үзээд ч гэдэг юм уу нам ингээд туршлагачаад тэгээ намтлаг болохыг одоо үүсэхгүй. Гэхдээ шууд ээж болонгуудаа намлаг болох ямар ч боломжгүй. Харин ч бүр ингээл амьдрал болох бах та. Хүмүүс болохоор тэрийг ингэж манайх нар гэж нэг амар муухайштай хүн гэдэг ч юм уу те төрөөд ингэсэн гэдэг. Тэгэл эсрэгээр нь л байлах гэдэг шүү дээ те нэг юм сайхан дараах ихнэрэл хүсээд байт юм шиг байна те. Тэгэл тэр чинь угаасаа л боломжгүй зүйл. Бидний бас нэг онцлог нь болохоор одоо миллениал үеийн ээжүүд гэх юм уу те. За аав ээжээс ирсэн тэр шарах марахтай бас ажиллаж гин. Дээрээс нь өөртөөгөө ажиллаж гин. Тэгээ хүүхдтэйгээ маш их юм одоо нөгөө ачаал донд амьдарч байгаа байхгүй яг бидний үеийнхэн. Тэгэнгүүт хүүхдтэйгээ гэхдээ бид нар ийм хуурамчаар биш яг үнэн зөв эрүүл тэр холбоог тэгвэл яаж тогтоож өөрийгөө ойлгуулж тэгж өсгөх хэрэгтэй байдаг вэ? Та энэ дээр яг үзүүлэх вэ? Одоо эрүүл гэдэг нь үнэн тэр харилцааг тийм юм холбоог би хүүхдтэйгээ яаж тогтоох вэ? Тэр болохоор харин яг одоо юунаас эхлэх байх та эхлээл өөр дөрөө л ажиллахаас эхлэх байх. Эхлээл өөрийнхөө сэтгэл мэдрэмжтэй ингээл холбоо тогтоогоол те. Яг өөрийнхөө сэтгэл мэдрэмжтэй огт холбоо тогтоогоогүй ингээд зөндөө хүмүүс биш. Зүгээр л ингээд байж байгаа робот шиг. Сэтгэл мэдрэмжээсээ бүр тасарсан. Зүгээр ингээл амьдраад байгаа. Тэгэхээр эхлээд өөрийнхөө төр сэтгэл мэдрэмжтэй холбоо тогтоох үйл ажиллагаа хийж дараа нь хүүхдтэйгээ одоо тогтоох байх. Гэхдээ зүгээр ерөнхийдөө бол яа ингэж л ойлгосон. Хүүхдтэйгээ харьцахдаа яг л үнэнгээрээ л байна. Тэгээд алдаа гаргасан бол алдаагаа хэлнэ. Одоо ээж нь ингэчлээ те. Ээж нь мэдэхгүй байна. Ээж нь чадахгүй байна. Гэл ингээл нэг тийм яг л зүгээр л ингээл үннээ хэлнэ. Тэгэл хүүхдэд тайлбарлана. Гэхдээ мэдээж яг хүүхдийн насан тохирсон юмнуудыг хэлнэ л те. Тий. Тэгэл одоо бас тэгэл байгаа шүү дээ хүүхдийнхээ сэтгэл мэдрэмжийг хүлээн зөвшөөрөө те. Хүүхд уйлж ивэл одоо ингээ уйлуулаа те. Бити ингээ уйлтын зогсоохгүй те. Бидэрийг нөгөө нэг зогсоосон шүү дээ. За бити уйлаа, бити уурлаа гэл те. Тэгвэл бид нар чинь ингээ нөгөө тэрийг мэдрэхгүй ингээ өссөн. Тэнгүүд одоо бас хүүхдүүдэд их гээд байгаа шүү дээ. За бити уйл гэл аргадах гал ч юм уу. Гэс ингээ нөгөө нэг тэр хүний юмыг янзлах гээд байгаа байхгүй. Янзлангууд өөрийгөө тайван байлгах гээд байгаа юм билээ. Ер нь бол цаагаараа бол өөрөө тэр хүний тэр одоо тэр сүрэг сэтгэл хөдлөлтөй байж чадахгүй байгаа учраас би одоо ингээд жишээл манай хүүхд уйлал ч юм уурлангууд би надад ингээд тухгүй байгаа байхгүй. Би өөрөө тэр юмнаас хурдан одоо гармаар байгаа учраас гэс хүүхдтэйгээ баярлуулаад ч юм уу те дугуй болгоод эсвэл хүчээр ч юм уу те дугуй болгонгуудаа тэгээ өөрөө л нэг ингээд тайвширч авах гээд байгаа байхгүй. Ер нь бол тэр чинь яг тийм л юм цаана явагдаад байгаа. Гэтэ тэр нь хор уршигтай болчиход байгаа. Дараа нь тэр хүүхэд нөгөө нэг том болоод ч юм уу те ерөөсөө юугаа одоо сэтгэл мэдрэмжээ илэрхийлж чадахгүй эсвэл өөргөө ямар мэдрэмжтэй байгаагаа ч ойлгохгүй тийм л хүн болно гэсэн. Тэгэхээр л нэгдүгürt өөртөө ажиллах хэрэгтэй, хоёрдугаарт хүүхдийнхээ бүх одоо эмоцнуудыг ойлгох үед нь гаргах тэгэл гаргахт нь яг хамт байлцах тий. Одоо ингээд тань дээр дийлнийх нь 90% нь эмэгтэйчүүд ирдэг гэдгийгсэн шүү дээ тий. Тэгэнгүүт танд ингээд яг эмэгтэйчүүдэд ялангуяа ээжүүдэд нэг энийг л хилээд өгчих юмсан гэдэг тийм одоо зөвлөгөө ч юм уу эсвэл нэг тийм үг танд дотор ч ингээд байдгаа ээжүүдээ ингэчээрээ гэдэг ч юм уу нэг тийм яг танд ингээд ээжүүдэд хүрэхийг хүсдэг тэр одоо мессеж гэх юм уу байдгаа зөндөө байгаа. Тэгвэл яг хамгийн чухал нь одоо манай өнөөдөр бидний үзэж байгаа ээжүүдэд хэлээч гэдэг. Тэгвэл за хамгийн чухал гэхээсээ илүү би зүгээр яг юуг нь хэлчихье гэж бодож байна. Хамгийн нийтлэг одоо хүн болгон тохиолдоод байгаа хамгийн нийтлэг юм болохоор би зүгээр л ингээд эмгтээчүүдийг харахаар зүгээр л яг ийм санагддаг. За та
За ингээл хэлэх юм байна да. За өөрийгөө бодооч ээ. Амиа бодооч ээ. Хуваарчсэн бай. Муу хүн бол тэр хүмүүс тэр бити муухай бай гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл тэр муухай хүн болчих. Тэ. Тэгээд бүхнийг ингээ ганцаараа аврах гад ингээд бүгдийг ингээ хийх гээд бити яв. Тэгээ нэг тийм нэг үг байгаад байдаг хгүй одоо ингээд чиний ингээ сууж явж байгаа зайв ингээ жигэх гээд байвал тэ бусад хүмүүс ингээ жигүүлж явал тэ чи тэрийг бас жигүүлээ. Тэ заавал ингээл ганцаараа ингээл бүх юмыг нь хийгээл тэ бүх цаорхойг нь бүглөөлч юм уу тэ аврах гал тэ тэгэхээр бити тэгээ зүгээр л яг нэг өргөө л авар. Тэгээд ер нь бол нөгөө бас одоо л ингээд сэтгэл зүйн бүхэл юм дээр хилээд байгаа шүү дээ. Өөрийгөө ганцхан өөрчилж чадах юм бол чийл гэдэг байгаа шүү дээ. Өөрийгөө л өөрчилж чадна. Бусад хүнийг өөрчлөх ямар ч боломж авахгүй зүгээр тусалж дэмжиж болно. Мотивац өгж болно, тэ? Өөрчлөлтийн зам дэмжлэг болж явж болно. Тэрнээс тэр нөгөө хүн маань өөрөө л өөрчлөгдөе, ингэж хийгэж хүсэхгүй бол бид нар тэр хүслийг нь одоо тэр хүн суулгаж өгөх боломжгүй. Тэгтээ ингээ ятгаж хэлж ярьж инээтрээ болж болно л доо. За яг тэр дотроос нь чин сэтгэлээс нь л гарч ирэхгүй бол тэр бол худлаа. Зүгээр л. Тэгэхээр чи бид нар чинь нөхрийгөө ч өөрчилчмөр санагдал, хүүхдээ ч аварчмаар санагдал тий. Энэ амьдралаа чинь нэг босгочмоор санагдал гэдэг чинь тэр бүх хийж байгаа бас хөнгөлөөл хуваалцаал тий хуваалцаа. Тэгдэг нь бол үнэн. Яг л эмэгтэйчүүд маань харин яг л тэгэх гээд байдаг л да. Би ч гэсэн ер нь бас тэгдэг ингээл бүхэл хүмүүсийг өөрчлөхгүйс бүхэл хүмүүсийг аврах гээд байгаа байхгүй юу? Тэгтээ өөрийгөө л аврахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр бас нөгөө нэг өөрлөгөө орохгүй ингээ бусад хүмүүс рүү хитрхи төвлөрөөд байна гэдэг чинь бас өөрөөсөө цухтаагаад байгаа нэг хэлбэр байгаа байхгүй юу? Өөрлөгөө орох хамгийн хэцүү. Бусад хүмүүс рүү орох амархан байгаа байхгүй юу? Бусдын ингээд зовлон бид нар ингээд сонсохоор ч амар гарц гаргалгаан ч гэсэн айгу тодорхой харагдаад идэг шүү дээ. Чи зүгээр л тэгчээчтэй ингэчээчтэй гээл те. Тэр хүн л ингээд чадахгүй байгаа юм шиг. Тэнгүүд нөгөө хүмүүс рүү ороо явах бол айгу амархан. Яг өөрлөгөө орох юм бол тэнц чинь аимшигтай болох гээд шүү дээ. Тэгэхээр бас тэрнээс цухтаагаал ингээл өөртөө яваад иж магадгүй. За тэгээд бас халиа явчлаа те. Нэг л юм л ээжүүдэд хэлгэсэн те. Тэр нь болохоор амиа бодоо л гэж хэлье да. Баярлалаа. Тий. Баярлалаа. Яг хуваач гэдэг үг өнөөдөр яг миний бүр толгойд шинээр суух шиг боллоо. Харин тий. Хуваач хийж байгаа нь өөрөө бусдын төлөө хийж байгаа бас нэг үйлдэл ахгүй юу? Тэгж ядаж ойлгвол хүмүүс хуваач хийх юм болов. Ээж нь эрүүл саруул, ээж нь чадaltaй байж ижил хүүхдэд туслах, нөхөртөө хайнуулах боломжтой шүү дээ. За тэгээд өнөөдөр та хоёрын ярилцах цаг харамсалтай ингээд энэ түрээд тасж гин. Тэгээд бид нартай хамт байж маш үнэтэй зөвлөгөөнүүд өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд би бас ээжүүдтэй хэлмээр нь хэрвээ ингээд эргэн тойронд чинь маш олон зүйлс болохгүй байгаа, бүтггүй байгаа юм шиг харагдаад байвал та эхлээд өөртөө нэг ярилцаад үзээрэй гэж хэлээмээр байна. Тэгээд надад бол хамгийн их тус болсон зүйл маань яг манай өнөөдрийн оролцсон зочин Мантха коучинг группүүд тэгээд тэр артист вэ гэсэн 12 7 оны хөтөлбөр байсан. Тэгээд энэ хөтөлбөр бол нэг бүтэн жилийн хугацаанд намайг нэг маш хүнд нэг юм хямралыг даван тулахад тусаалсан. Гэтэ хүн болгон бас тийш найдаж бас орвол бас тийм байх тий. Тэгэхээр зүгээр л яг би зүгээр өөрийнхөө подкастаар дамжуулаад надад хамгийн их тус болсон, хамгийн их хэрэг болсон тэр хүмүүсийг урьж оролцож байхлаар тэдний нэг маань манай өнөөдрийн зочин байлаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Тэгээ манай зочин маань бас үзэгчдэд төгсглөө. За сүүлийн үгийг л одоо нөгөө өөрийнхөө нөгөө рекламны цаг л болгочих та. За тэгээд юун дээрээ бас ингээд миний линкийг тавьчих бах те. Миний нөгөө нэг Facebook болохоор Wayfinder coach Mantha гэж байгаа. Instagram дээр болохоор Mantha coach гэдэг байгаа. Тэгээд би болохоор ганцаарчилсан зөвлөгөө өгдөг. Бас тэр төлбөртэй группүүд маань байгаа. Өөрөө биедан суралцах бүгдээрээ. За тэгээд workshop ингээд сургалтууд хийдэг. Яг л ийм л ажил хийдэг хүн байгаа. Тэгээд би одоо бас одоо миний ингээд ажил мэргэжил намайг хөтлөөд миний үйлчлүүлэгч нар маань намайг хөтлөөд би одоо сэтгэл зүйч болсон. Тэгээд одоо бас сэтгэл засалж болохоор суралцаад явж байгаа.
баяр хүргээнэ саяхан онхноо ирээ хийсэн шүү дээ. Яг та зөв зайцсан. За тэгээ бид нартай хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Баярлалаа.